алхах чимээ. Сүр жавхлан эр зоргийг илтгэх энэ чимээ зүрх сэтгэлийг огшоож итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Бид энэ удаад эргүүлж явсан сэлэмнээс инхийн салхи татуулсан цэрэг эрс, халуун цус залуу насаараа мөнхийн тэнгэрийг сэлмүүлсэн эрэлхэг баатруудын түүхийг өгүүлэх гэж байна. Аливаа зүйлд сонирхолтой эхлэл учир шалтгаан гэж байдаг шиг монголчуудын үр хойч үеэрэн мартаж болохгүй баатруудын цусан гавьяаг тодорхойлох бүгд найрамдах Монгол ард улсын баатар цолны тухай дэлгэрүүлье. Монгол улсын баатар цолыг 1910-ад оны үед байсан гэж үздэг. Богд хаан 1912 онд зарлиг гаргаж баруун хязгаарыг төвшөлтгөн тогтоох цэргийн сайд Дамдын сүрэнд Мандаа баатар цолыг, Магсаржувт Хатан баатар цолыг, олон түмнээ Дэрмийн баатар хэмээн алдарсан Дорж Дэрэм Пунцаг сэргэлэн нарын лавтая 10 гаруй хүнд баатар цолыг хүртээж байжээ. Зарим судлаачид 100 орчим хүнд улсын баатар цолыг олгож байсан гэж үздэг байна. Мангасан 136 оны 2 дугаар сарын 21-ний өдөр. Монгол ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан улсын баг хурлын тэргүүлэгчд ардын сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлын 14-р тогтоолоор ардын хувьсгал цэргийн дээд алдар цолыг бий болгожээ. Уг тогтоолын 2-р зөвлөлд улсын баатар цолыг улсын ба ард түмний төлөө дайсан этгээдүүдийг онц баатарлагаар байлдан дарж цусан гавьяа байгуулсан хүмүүст шагнан олгохоор болсон байна. Улсын баатар цолыг шагнахдаа корпусыг командлан захирагчаас дээд тушаалын хүмүүст улсын баг хурлаас, доод тушаалын хүмүүст бүх цэргийн жанжнаас олгоно гэж заажээ. Үүнээс үзвэл улсын баатар цолыг бий болгохдоо цэргийн дээд алдар цолтой хамт анх баталсан байна. Уг тогтоолоос өмнө буюу ардын хувьсгалын анхны жилүүдэд ч Монгол улсын баатар цолыг хүртээж байжээ. 1922 оны 9-р сарын 23-нд ардын засгийн газраас Монголын ард түмний өмнө байгуулсан их гавьяаг нь үнэлэн Дамдны Сүхбаатарт Зоригт баатар цол анх хүртээжээ. Мөн Монголын ард түмний 1911-ээс 1912 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгалын ялалтыг хангаж, Монгол цэргийг зохион байгуулалтын талаар бэхжүүлэх, Монгол зөвлөлтийн цэргийн нөхөрлөл, хамтын ажиллагааг зузаатгах үйл хэрэгт оруулсан гавьяа зүтгэлийн ардын засгийн газраас үнэлж, 1924 оны 4-р сарын 24-нд Сандаг доржийн Магсаржувт ардын Хатан баатар цол хүртээсэн байна. Дээрхээс уламжлан Монгол улсын баатар цол үүссэн байна. Дамдны Сүхбаатар, Сандаг доржийн Магсаржув нарыг оруулаад бүгд найрамдах Монгол ард улсын баатар цол хүртсэн 58 хүн байдгийн олонх нь 1939 оны халах голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1946-аас 48 онд улсын баруун хилд болсон зэвсэг тулгаралтад оролцож, улсын хаан аюулгүй байдал тусгаар тогтнолын төлөө баатарлаг гавьяа байгуулсан хүмүүс байдаг гэжээ. Мартагдах хүчирхэг баатруудын цусан гавьяаг тодорхойлох бүгд найрамдах Монгол ард улсын баатар цолны тухай таймалвал ийм. Харин одоо залуу нас эр зориг эрдэм ухаанаараа улс орноо батлан хамгаалах үйл хэрэгт ам бие хайрлалгүй зүтгэж төр нийгмийнхаа өмнө баатарлаг гавьяа байгуулсан домогт цэрэг эрсийн түүхийг багтан өгүүлье. Төв аймаг зэвсэг түвшний тэг 16 дугаар бригад. Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонд маршал Хорлоогийн чирээ болсон нэрмжид зэвсэг түвшний тэг 16 дугаар бригадын түүхэн хуудсыг цухасхан сохиё. 1923 оны 3 дугаар сарын 1-ний өдөр засгийн газрын 3 дугаар тогтоолоор Хуйгт тэрэгний сум нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Төв аймгийн сэргэлэн сумын буюу энэ нутгийн уугуул цог генерал нэгэнтээ үүгээр дайрж өнгөрөхдөн уулсын дунд орших сайхан хөндий байна.
газрын байршил нь цэргийн анги байгуулахад тохиромжтой юм. Энд хуйгт бригадыг байгуулъя гэснээр тэг 16 дугаар бригад үүссэн Улбаатай гэдэг. Булан дэрсний харуулын 3 дугаар салааны туслах баг дарга Шагдрын гонгор хоёр байлдагчийн хамтаар хилийн эргүүлд явж байхдаа Японы 10 гаруй самурай хил нэвтрэхээр завдаж байгааг илрүүлэн улмаар нэгийгэн ард тал руугаан холбоо өрүүлэхээр буцаажээ. Ийхүү хоёул үлдэн буудалцжээ. Буудалцах чимээнээр морд нь үргэж холдсон учраас явгарахгүй тулд нөгөө зэрэгэ мордо хамгаалуулахаар явуулсан байна. Гонгор ганцаар байгаагаа мэдэгдэхгүй тулд 3 дахь хүм маягаар тавьж орхиод дайсны 10 дараагаар орж олонхын буудан хөнөөхөд үлдсэн хідэн ам зулбан зугтжээ. Ийхүү Шагдрын гонгор хязгаарын цэргийн булан дэрсний харуулын постын дарга байхдаа эр зориг авхаал самбаа гарган гарамга байлдсан гавьяагаараа 1936 оны 1-р сарын 29-ний өдрийн 04 тоо чийдвэрээр бүгд найрамдах Монгол ард улсын Баатар цолоор шагнагдсан. Хүний хэвж мэрэгжилтэй сэнгийн дампил ардын армийн хуйгт бригадад цэргийн алба хааж хөнгөн пулеметийн навчиг байхдаа 1945 онд чөлөөлөх дайнд оролцжээ. Сэнгийн дампил Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг сэтлэн давах ширүүн тулдааны үед эх орон ард түмэндээ чин үнчээр зүтгэж эрэлхэг дайчин мөнөө харуулсан Баатарлаг гавьяаг байгуулсан байна. Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаантугийн одон, Алтан гадс одон, Зөвлөлт холбоот улсын алдар одон медалууд 1945 оны 9-р сарын 26-ны өдрийн 79 тоо чийдвэрээр бүгд найрамдах Монгол ард улсын Баатар цолоор шагнагдсан дампилийн эдэл хэрэгэл өнөөдрийг хүртэл тэг 16 дугаар ангид түүх болон хадгалагдаж байна. (1939) онд цэргийн албанд татагдж байлдагч баг дарга дунд ахлах офицерын албан үүргийг 1972 он хүртэл нэр төртөөгөөр гүйцэтгэж ирсэн Монгол улсын баатар Данзан Ванчгийн түүхийг тоомлъя. 1945 он Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг цөмлөн Японы милитаристуудыг буцсахад баатарлагаар байлдсан Данзан Ванчиг 5 удаа шархадсан ч метралгүй тулдаж гарамгаа гавьяа байгуулсан түүнийг 1945 оны 9-р сарын 26-ны 79 тоод тушаалаар Монгол улсын Баатар цолоор шагнажээ. Ардын их хурлын депутатаар удаадаараа сонгогдож, Монгол ардын хувьсгалт намын 15 дугаар их хурлын төлөөлөгчөөр оролцож явсан түүний гавьяа шагналаас дурдвал Сүхбаатарын одон, цэргийн гавьяаны Улаантугийн одон, Алтан гадс одон, Зөвлөлт холбоот улсын Октябрийн хувьсгалын ба Байлдааны гавьяаны Улаантугийн одон Монгол зөвлөлтийн медалуудаар шагнагдаж байжээ. Ловсон цэрэнгийн аюуш Монгол ардын армийн моторчилсан ангид байлдагчаар цэргийн алба хааж байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг 8 дугаар сарын 19-нд авчээ. Их хүчээсээ төрүүлж дайсны пулеметийн галын цэгүүдийг устгахсаар 11 удаа шархадсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар амирэгджээ. Бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын тэргүүлэгчд 1945 оны 9-р сарын 26-ны өдөр
Лувсан цэрэнгийн аюушт богд найрамдах Монгол ард улсын баатар цол нэхэн олгожээ. Эх орон ирээдүйн хожихын төлөө бүлээн цус халуун амиа зориулсан Эрэлхэг баатар Лувсан цэрэнгийн аюушийн эд хэрэгсэл нь түүний амиарын сулсан гавьяаг мартах учиргүй гэдгийг эрх чөлөөт бидэнд сануулах мэт. Залуухан Дэлэг бат. Тэрээр 1935 онд цэргийн албанд татагдаж Улаанбаатар хотод ирж тухайн үеийн цэргийн ерөнхий сургуулийн Их бууны ангид суралцаж Их бууч мэргэжлэр төгсжээ. Сургууль суралцаж байхдаа Монгол Ардын хувьсгалт намд элсэж 1938 онд Тамсаг улангийн 6 дугаар морьт дивизийн Их бууны батальоны улс төрийн удирдагчаар хомдогдсон ажилласан байна. 1939 оны 5 дугаар сар Дэлэг баатар нь халах болов айлаасд болов эмээлт манханд удаа дараагийн тулдаанд оролцож Японы цэргийн давуу хүчний өөдөөс хүчит зэвсгээр эрэлхэхээр тулдаж байсан юм. Японы самурай нарыг хяар зохин давуу хүчийн няцаан барьцаар 28-ны өдөр биедээ 2 удаа шарх авсан ч дайсны хүчийг пулеметчин 9 нөхрийн хамт аруулхнаа тогтоон барьж эрэлхэг зөрөгтний ёсоор амьдсан байна. Халах болын ялалтын 25 жилийн ойг тохиолдуулан 1964 оны 9 дугаар сарын 29-ны өдрийн 171-р зарилгаар Лувсан дуржийн Дэлэг баатарт богд найрамдах Монгол ард улсын баатар цол нэхэн шагнасан байна. Монгол улсын баатар Дэлэг баатарын эхнэр Лонжид 1989 он буюу халах голын ялалтын 50 жилийн ойгоор халах голын уснаас амсаж 3 чулуу авч альчууранд боогод нулимс туслуулан би одоо хүртэл чамаагаан хүлээсээр байгаа хэмээн дурссан байдаг. Монгол улсын баатар цол хүртэгчдийн дотор 2 эмэгтэй баатар байдаг нь Төвдөнгийн бор Гомбын Цэнд нар юм. Бүгд найрамдах Монгол ард улсын баатар цолыг гадаадын 18 хүн хүртсэн байдаг нь цөм зөвлөлтийн нам. Төрийн болон цэргийн зүтгэлдэнгүүд замун сансрын нисгэгчд байдаг байна. Бүгд найрамдах Монгол ард улсын маршал Өрлөг Жанжин хорлоогийн чавуулсангийн нэрэмжит Сквадрын болон байлдааны улаан тугийн зөвсгний Тэг 16 дугаар бригад нь 1939 оны халах голын байлдаан 1945 оны чөлөөх дайнд оролцож эх орныхоо тусгаар тогтнол бүрэн ихт байдлын төлөө халуун аймаа зориулж бүлээн цусаа урсгаж явсан Монгол улсын 10 баатраараа бид бүхэн үргэлж багарч явдаг үлээ. Манай бригад нь Монгол улсад ганцхан байдаг Монгол улсын цусан гавьяаны 10 баатартай анги маа. 1911 онд цог гэх жирийн нэгэн ард Хатанбаатар Магсаржвын цэрэгт элсэн орж хов дотоос Манжин амбаныг хөөн зайлуулахад идэвхтэй оролцсны учир цэнхэр цагаан жинстэй улаан залаатай малгайгаар шагнагдаж байсан нь Зоригт Баатар Хаян Хэрвагийн өв эцэг байжээ. Дайчин ирийн цус судсаар нь урсаж байг Хаян Хэрва өөрийн түүхээрээ гэрчлэх. 1937 онд Монгол Ардын хувьсгал цэргийн албанд ирж цэрэг баг дараагаар ажиллаж байгаад цэргийн ерөнхий сургуульд орж суралцж төгсжээ. 1943 оноос Ардын аримд батальоны техникийн дарга, гаражийн дарга, ротын техникч, салааны дарга, засгийн газрын автобазад жолооч техникчээр тасралтгүй 30 шахам жил ажиллажээ. Эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолд өнгөлцөн халдсан Японы түрэмгийлэгчтэй хийсэн 1939 оны халахын голын байлдаанд хуягтын жолоочоор оролцож Баян цагааны тулдаанд дайсны үлэмж амьд хүч
зэвсэг техникийг сөнөөж ангиа давших бололцоогоор хангаж гарамгай байлдсан. 1945 оны чөлөөлөх дайнд хуягтын салааны дараагаар оролцож эх орон ард түмнийхөө өмнө эрлэг гавьяа байгуулсан түүнийг халах голын ялалтын 30 жилийн ойг тохиолдуулан 1969 оны 8 дугаар сарын 18-ны өдөр бүгд найрамдах Монгол Ард улсын Баатар цол олгож Сүхбаатарын одон алтан 5 хошуу медалаар шагнажээ. Монгол улсын Баатар Даржаагийн Хаян Хэрвагийн 3 аж хүү хожимо зэвсэг түвшний тэг 16 дугаар бригадад цэргийн алба хааж дайчин өв эзгийнхээ үйл хэрэгээс суралцж явган цэргийн байлдааны машины жолоож наавчиг болсон юм а. Дүгрийн Нянтай Сүрэнбаатарыг 2 фронтын дайчин гэж нэрлэдэг. Тэрээр 1930-аад оны соёлын тоглохооны үеэр Монгол бичиг ба латин үсэг заалгаж бичигдэн болсон нь цаашдынх нь сурч хөдөлмөрлөхөд сайнаар нөлөөлөж төр засгийн бодлогыг залуучуудад хүргэх, залуучуудыг бичиг үсэгтэй болгох их ажилд нь тулгуур болсон юм. Улмаар 1934 онд тэрээр цэргийн албанд татагджээ. Орондоо Нянтай Сүрэн 1939 онд халах голын байлдаанд 8 дугаар морд дивизийг командлан оролцож 22 дугаар морд хорооны 2 дугаар морд суманг 37 мм-ийн эх бууны салаа буюу мехлайн танк эсэргүүцэх салаагаар хүч нэмэгдүүлэн дайсны эсрэг эрлэхийг зориг гаргаж байлдааны уран арга тактикийг хэрэглэн тулдсаар дайсныг бут цохин хөөн зайлуулжээ. Тэр тулдаанаар дайсны хүч нэмэгдүүлсэн заставыг бут цохин устгаж 12 цэргийг зэвсэг байлдааны нууц бичиг баримт бусад зүйлийн хамтаар олзлон авчээ. 1945 оны 8 дугаар сарын 19-наас 22-нд Жанчгүйгийн даваанд дайсны олон жилийн бэхлэлтийн өөдөөс давшин тулалдсан хүч тэнцвэргүй ширүүн тулалдаанд Нянтай Сүрэнгийн командалсан хуягт бригадын нийт дайчид гайхамшигт зоригт баатарлын үлгэр дуурайллыг үзүүлсэн юм а. Нянтай Сүрэнгийн баатарлаг гавьяаг өндрөөр үнэлж 1971 оны 3 дугаар сарын 13-нд бүгд найрамдах Монгол Ард улсын Баатар цол Сүхбаатарын одон алтан 5 хошуу медалаар шагнажээ. Монголын ардын армийн эрлэг холбоочин Максрын Жанчив эрийн цэнд хурч эд залуу 20 настайдаа 1943 онд цэрэгтэлсжээ. Тэрээр цэрэгт 2 жил алба хахдаа улс төр байлдааны бэлтгэл хичээлүүдэд бусдыгаа манлайлан ангийн тэргүүний сурлагтан онц буудагчийн тэмдгээр шагнуулж байсан түүнийг холбооны бүх төрлийн мэрэгжлийг сайн сурч эзэмшсэнийг дарга нараас үнэлэн ахлах төрүүж цол олгож холбооны тусгай салааны телефоны 1-р салааны тасгийн дараагаар дэвшүүлэн ажиллуулжээ. 1945 оны 8 дугаар сарын 19-ноос 21-ний өдрүүдэд Жанчгүйгийн даваанд ширүүн тулалдаан боллоо. Телефон тасгийн дарга ахлах төрүүч Жанчвыг 4 холбоочны хамтаар фронтын ангиудыг бригадын даргатай холбоо бариулж байхаар тушаал өгсөн байлаа. Гэтэл ширүүн тулалдаан эхэлж анги салбарууд новч малтан өнгөлн далдлалт хийж зарим нь давшилтанд орж байхад тасгийн дарга ахлах төрүүч Жанчв салааны дарга руу очиж намайг бригадын даргын командын байрны холбооны ахлагчаас чөлөөлж фронт руу 1-р ороотын холбоонд явуулж өгнө. Би чадвал самурай нараас хэдийгч болов устгаж байлдааны үүргийг биелүүлмээр байна гэжээ. Салааны дарга Чакай хүсэлтийг хүлээн авч зөвшөөрснөөр тэд новчин дотор ёслон гар барьцгаалаа. Энэ хэдэн жилээр хамт цэргийн алба хааж ижил дасал болсон арга цэрэг хоёрын сүүлчийн уулзалт байсныг хэн хинэнч мэдээгүй. Жанчгүйгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах ширүүн байлдааны үеэр мөр цээжээр буудуулан хүнд шаргацсан ч Жанчив дайсныг устгаж фронтын байдлыг бригадын даргад телефоноор илтгэж холбоо барьж амьдсан. Жанчив шуурган галыг сөрөм мөлхөж шүд 100 холбоогоо залгуулж байтал дайсны 3 дахь сум манай зоригт холбоочин Жанчвийн амин газраар онжээ. Тэрээр тэргүүн анги үндсэн хүчний хоорондын холбооны тасарсан утсыг амандаа зууж харилцааг залгуулсаар амиргджээ. Эх орон ард түмнийхэн өмнө өргөсөн тангарагтан үнэнч байж эцсийн тусал цусаан дуустал эрлэгээр тулалдсан
Магсрын Жанчвын баатарлаг гавьяаг төр засгаас өндрөөр үндэж 1975 онд бүгд найрамдах Монгол ард улсын баатар цолоор нэхэн шагнасан юм. Балчирхан насандаа айлд зарагдаж, ардын засагт алб хашиж явсан цог 19 наснда цэргийн албанд мордож, байлдагчийн мөрдөс зүүсэн. 1933 оны 5 дугаар сард Москва хотод Красины нэрмжид Эхбуны дунд сургуульд элсэн орж 2 жил суралцаад Украины Суми хотод шилжиж 1936 онд төгссөн. 1939 он хүртэл Монгол сурагчдын курсын дараагаар ажилласан түүнийг 1939 оны 5 дугаар сард нутагтаа ирмэгц. Цэргийн явдлын яамны сайд бүх цэргийн жанжин маршал Хорлоогийн Човолсонгийн тушаалгарч Монгол ардын хувьсгал цэргийн бууны газрын дараагаар томилж байжээ. Халах голын дайны ялалтад бутчийн цогоор өдөрдүүлсэн их буучид үнэхээр дайны бурхад болж байлаа. 1945 онд Гитлерийн фашистуудыг дарах дайнд Белорусын 3 дугаар фронтын бүрэлдэхүүнд танкын бригад командлан Дорнод Русын операцийг хэрэгжүүлэхэд 1947-1948 онд улсын баруун хэл хязгаарт хасгийн болон гоминданы дээрэмчдийг бутс өгөхөд эдвэгтэй оролцсон түүний гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж 1981 оны 3 дугаар сарын 13-нд бүгд найрамдах Монгол ард улсын баатар цолоор шагнасан юм. Ахад зөвлөлтийн дайчидтай мөр зэрэгцсэн эх орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөө Японы эзэрхэг төрөмгийлэгчдийн эсрэг 1945 оны чөлөөлөх дайнд эр цэргийн үүргээ нэр төртөө биелүүлж баатарлаг гавьяа байгуулсан Түвэн дүүдэгийн түүхээс томилё. 1945 оны чөлөөлөх дайнд түүний хариуцсан салаа фронтын тэргүй игнэнд явж 8 дугаар сарын 19-ноос 21-нд Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах тулдаанд гарамгай байлдаж Монгол улсын баатар дөрвийг төрүүлсэн байна. 1945 оны чөлөөлөх дайны Ахмад Дайчин, Олон баатрын салааны захирагч, хувьсгалт тэмцлийн Ахмад Зүтгэлтэн, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч Түвэн дүүдэд 1985 онд Монгол улсын баатар цол олгожээ. Монгол улсын баатар Түвэн дүүдээ хэлэхдээ дайн бол хүсэх зүйл биш. Дахиад бүү тохиолдоосоо. Дайраад ирэх юм бол айх зүйл биш. Дайтаад ялаад л гарна. Ард эх орон ард түмэн байгаа цагт ухрах газар байхгүй хэмээжээ. Хайрт орныхон даалгаврыг халуун амиа хайрлалгүй хатан зөргөөр биелүүлж хамаг олноо алдарсан Монгол улсын баатар цолтнуудын алдар гавьяаг дурсвал тоймгүй. Харин Монгол улсын хошоо баатар цол хүртсэн нэг хүмүүн байдаг бөгөөд энэ нь 1939 оны халах голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд Монгол ардын хувьсгалт цэргийг удирдан оролцож гавьяа байгуулсан Ахмад хувьсгалч Хорлоогийн Чой болсон юм а. 1939 оны халахын голын байлдаанд Монгол ардын хувьсгал цэргийг маршал Чой болсон командалжээ. 4 сар гаруй үргэлжилсэн халахын голын байлдаан Монгол зөвлөлтийн ялалт, Япончуудын ялагдлаар төгсөв. Чой болсонгийн засгийн эрх барьсан хугацаанд Монголын түүхэнд үлдсэн эдийн засаг соёлын олон чухал үйл явдлууд болсон юм. Тухайлбал Налаахын чулуу нүүрсний уурхай, Төв цахилгаан станц, мөн аж үйлдвэрийн комбинатыг өргөдгөн шинжлэх ажил эхэлсэн юм. Зүүн Баянгийн нефтийн үйлдвэр, Сомонго металл нийгэмлэгийн харьяа, уул уурхайн үйлдвэрүүд, Наав шиг Улаанбаатарын хооронд өргөн төмөр зам ашиглалтанд орж, морин өртөөг халан, авто өртөө байгуулав. Боловсрол соёлын талаар гарсан том өөрчлөлт бол Монгол уйгуржин бичгийг гэрэл үсэгт үндэслэн шинэ бичгээр сольж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгажээ. Анхны 10 жилийн дунд сургууль 1942 онд улсын их сургуулийг байгуулж
Сургуулийн насны бүх хүүхдийг бага сургуулийн боловсралтай болгох зорилтыг хэрэгжүүлсэн нь боловсролын салбарт гарсан үсрэнгүй ололт байлаа. Түүнд 1941 онд бүгд найрамдах Монгол ард улсын шалгарсан Баатар цол, 1945 онд бүгд найрамдах Монгол ард улсын Хошоо Баатар цол хүртээсэн байна. Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө тусгаар тогтнолыг та нарт үлдээлээ хэмээсэн түүний эрхэм захиасаар эх оронч залуус 100 дамжин омгшиж байна. Монгол улсын Баатар. Энэ эрхэм хүндтэй цолыг ингэртэн гялалзуулах гэж биш. Одоогийн жаргалтай сайхан амьдралын төлөө дайчин эрэс халуун амиа өргөж, Монгол хүн бүрийн хөсөн мөрөөдөж байсан эрх чөлөөт тусгаар тогтносон бүрэн эрхэт бүгд найрамдах Монгол ард улсыг үлдээсэн гэдгийг бид мартах учиргүй. Монгол улсын Баатар Дамжны Сүхбаатар. Монгол улсын Баатар Сандаг доржийн Магсарж. Монгол улсын Баатар Шагдрын Гонгон. Монгол улсын Баатар Дамчаагийн Дэмбэрэл. Монгол улсын Баатар Цэндийн Олзбай. Монгол улсын Баатар Лодонгийн Дандар. Монгол улсын Баатар Хорлоогийн Човолсон. Монгол улсын Баатар Сэнгийн Дампил. Монгол улсын Баатар Дашийн Данзан Ванчиг. Монгол улсын Баатар Ловсон Цэрэнгийн Аюуш. Монгол улсын Баатар Хүнрвийн Даваадорж. Монгол улсын Баатар Баянбалын Тэгшээ. Монгол улсын Баатар Самдан Жамцын Лавдорж. Монгол улсын Баатар Юмжаагийн Цэдэнбал. Монгол улсын Баатар Хорлоогийн Дамб. Монгол улсын Баатар Жадамбын Нэхийд. Монгол улсын Баатар Ловсон доржийн Гэлэгбаат. Монгол улсын Баатар Човолын Шагдар сүрэн. Монгол улсын Баатар Баясгалангийн Бадам. Монгол улсын Баатар Даржаагийн Хаян Харва. Монгол улсын Баатар Чойн Дугаржав. Монгол улсын Баатар Дүгрийн Нянтай сүрэн. Монгол улсын Баатар Пунцгийн Чогдом. Монгол улсын Баатар Төвдөнгийн Бор. Монгол улсын Баатар Бэгзийн Гиван. Монгол улсын Баатар Дулумдоржийн Самдан. Монгол улсын Баатар Дүгрийн Гойлов. Монгол улсын Баатар Гомбын Цэнд. Монгол улсын Баатар Батын Дорж. Монгол улсын Баатар Магсрын Жанчив. Монгол улсын Баатар Самдангийн Төмөрбаатар. Монгол улсын Баатар Норблийн Жамба. Монгол улсын Баатар Мазимын Экэй. Монгол улсын Баатар Будчин Цог. Монгол улсын Баатар Жүвдэрдэндийн Хүрээргчаа. Монгол улсын Баатар Дамдингийн Намнам. Монгол улсын Баатар Энхийн Шийлэг. Монгол улсын Баатар Ванчинжавын Шарв. Монгол улсын Баатар Төвэн Дүүдэ. Монгол улсын Баатар Жамигийн Лавсүрэн.